Айлын том хүүгийн үрдэг ачаа ядуурл өрсөн айлын том хүү юу үзэж тулдаг талаар кино хийсэн. Тэгээд яг өнөөдөр бол ядуурлын хэмжээ ядуурл өрсөн иргэдийн тоо 27%. Тэгээд энэ тоо ерөөсөө огт өөрчлөгдөхгүй байгаа. Бүр огт өөрчлөгдөхгүй байгаа. Тэгээд яг энэ 27% ядуурл өрсөн энэ айлд амьдардаг хүмүүс ялангуяа айлын томууд юу үрдэг вэ гэдгийг харуулахыг хүсэж кино хийсэн. Гэдэг утгаараа өнөөдөр яг энэ оюун эрдний том хүүгийн саагж байгаа хаанаас олсон тодорхойгүй мөнгөөр тансгалж гайхуулж байгааг хараад өөрийн ирэхгүй маш их өөр бухимдал төрж байна. Яг тэр бүх хүүгүүдийн өмнөөс маш их өөр хурж байна. Энэ бол ингээд зөвхөн авилгал ганц цөөх гэхээс гадна энэ бол ядуурлаас гарах гэж тэмцэж байгаа асар олон залуусын асар олон хүүгүүдийн урмыг хугалж байгаа үйлдэл. Энэ бол ингэж гайхуулж ингэж болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх нь маш олон хүүхдүүдийн итгэл найдварыг унагж байгаа үйл явдал учраас яасан ч хүлцэн төвчих боломжгүй. Заавал ямар мөнгөөр аснаа тайлбарлах ёстой, тэрийг нотлох ёстой. Ийм ичгүүргүй байгаа учраас огцрох ёстой ийм хүн ерөнхий сайд хийж байснаар энэ улсад үргэлжлүүлэн хичээх ямар ч итгэл найдвар үлдэхгүй болж байна. Залуу хүмүүст бол ерөөсөө маш зөөхөн сонголт байна. Нэг бол хулгайчтай нийлж хам хулгайч болох уу? Эсвэл Монголоос явах уу? Эх орноосоо зайлах уу? Эсвэл татвар төлөөд ингээд номхон хүлцэнгүй хөдөлмөрийн мөлжлөх төртөд боол байж усах уу гэдэг юм. Эсвэл биднэрт дахиад нэг сонголт байгаа. Энэ бол ерөөсөө эсэргүүцэх ийм шудраг бус зүйлийг бүгдийг эсэргүүцэх ёстой. Биднийг энд бол миний бодлоор Монголоос явахгүй, хулгай хийхгүй, ийм их татварын үйлчлэгч нь дарлуулахад хэцүү байгаа учраас эсэргүүцэл үзүүлэх хүссэн хүмүүс байгаа гэж би бодож байна. Бид нар энэ чинь их хурж байгаа. Экспертыг бид нар бүгд хүсэж байгаа. Тийм ч учраас бүгдээрээ зөрөгтэй байх хэрэгтэй. Бид нар ямар хурд хийгээгүй. Бидний аюул олон хүмүүсийн зүхтмаар байгаа. Тэгээд зайлмаар байгаа. Тэр сайхан гадаад оронд чинь маш олон шудраг өмнөний хүссэн хүмүүс он удаан хугацаанд тасралтгүй ингэж жагсаж шаардсаар байгаад хүнлэг инэрэнгүү хүн болгоны очиж амьдрмаар улсыг бүтээсэн байгаа. Бид нэр үргэлжлүүлж тасралтгүй ингэж шаардаж шудраг бус болгоны өөдөөс эсэргүүцэж манай улс миний их орон илүү цэвэрхэн тэгээд шудраг болно. Тэгэхээр энд байгаа нэг хүн болгоны ийм дуу хоолой бидний өнөөдөр ирсэн энэ болгон үн цэнтэй. Энэ бол хүмүүс энэ бол бид нар эсэргүүцэл үзүүлэх ёстой. Энэ хамгийн гол нь тасралтгүй байх ёстой гэж би бодож байна. Тэгээд үг хэлэх хичээлөө ялангуяа өөрийнхөө хэлмээр байгаа түүхийг киногоор дамжуулж өгүүлэх энэ эрхийг ингэж одоо жишээлбэл Монголын кино урлагийн зөвлөлийн заран дээр гадагшаа явуулах кинонууд дээр Монголыг эргээр харуулсан кино байх ёстой гэж дандаа хэлдэг. Гэтэл эрг гэдэг чинь юу юм? Энэ улс чинь эрг байх ёстой юм уу? Тэг худлаа хэлэх ёстой юм уу? Тэг бидний хэлмээр байгаа зүйлээ хэлэх, хиймээр байгаа киногоо хийх, хэлмээр байгаа үгийг хэлэх энэ бүх эрхэнд ерөөсөө энэ төрийн институт зөөрө халтж байгаа байхгүй юу? Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, чадахгүй. Тийм учраас эсэргүүцэн оюун эрдэнэ огцрох ёстой. Кабинетаа аваад зайлах ёстой. Яагаад ерөөсөө уучлалт гуйдаггүй юм? Тэгэхээр улс төр хийж байгаа юм бол гарч ирээд тэгвэл хилээч, тайлбар тавиач, өөрөө бас хурцад суухын оронд улс төрөө хийгээч. Тийм биз дээ. Оюун эрдэнэ уучлахгүй болохоор хинч эргээд уучлахгүй. Намын уучлахгүй надаас. Ондрол уучлахгүй. Тэгээ миний киног цензурт гэж оролцсон тэр 10 галавлит гэж нэрлэгдэхээр болсон тэр зүйлийн гишүүд хизээж уучлалт гоохгүй. Тийм учраас толгоноос эхлээд уучлалтгүйгээ зайлаасаа огцроод өгөөсэй.
Тэ малаада хэлдэг штэ тэ нэг үзэгч гэсэн өөрчлөлтийг авчирч чадна гэж хэлдэг. Тэгэхээр энд байгаа нэг хүн болгоны эсэргүүцэл нийлээд бид нар өөрчилж чадна. Ядаж бид нар эсэргүүцэж байгаа гэдэг бидний оршихуй маш томоор эдгээр сонсогдож байгаа ёстой. Эдгээр ингэж улаан цагаандаа гарах ямар их байхгүй. Тэгээд ийм учраас сонгуулийн автократ үлсгэд нэрлэгдэж байгаадаа маш их хичээж дээр байгаа 126 гишүүнийг өнөөдөр хүн сонгуулийн тухай кино хийснийхээ төлөө бүр ингээд илүүлж гаргахаас нь өмнө хураалж байгаа да тий орой тэрнээс ууж баримтлуулж байгаа нь маш их гутамшиг энийг хэлний нийтлэг хэрэгчлээ үг хэлэх хэрэгчлээ халтж байгаа гэхээс өөр хэлэх юм байхгүй одоо киног нь өвөөгүй байгаа тэр киног үзэхийн тулд Монголоос сонгуул яаж явж байгаа процессыг харахын тулд бид тэр кинонд хандив өгсөн бид тэр киног үзмээр байгаа одоо тэр киноны прожектыг авчаад өгөхгүй байгаа. Энэ бол дарангуйлал маа оюутэй. Дарангуйлал зайлах хэрэгтэй. Тэг баялагын сан гэж голдод суларч байгаа та нарт хусамнаас олдохгүй ах нар ихч нараа. Тэр хусамнаас өөр нь олдохгүй шүү. Ийм хусамны төлөө хусам голдмооргүй байна. Бид нар энээс илүү хүртэх эрхтэй ард түмээ. Бид нар бүх зүйл үнэн шударгаар явдаг болчвол бид нар энээс илүү хүртэх эрхтэй ард түмэн. Бид нар ингэж хусам харж залуучуудад доромжлох ёсгүй. Бид нар тэрнээс чинь ихийг хийж чадна. Монголоос хаач хүрч чадна тийм залуучууд байна. Бид нарыг харин ингэж битгий шимэгчлээч, дарангуулаач гэж чадахгүй шүү гэж хэлмээр байна. Хатаа гараад ирчих түү. За энэ ах нөгөө түрпүү бэлэн